Тэр голомтын баясгалан дээр аптекийнхаа юм хийсэн хүмүүс яагаад оруулж ирэхгүй вэ? Тэр нь ч оролцсон энэ сумын базараас эхлээд хүмүүс байна шүү дээ. Яагаад оруулж ирэхгүй вэ? Би одоо энэ улс төрд нэг ойрхон нэг 500 орчим хүн байгаа. Монголчууд жоохон шүү дээ. Хин хаана юугаа нуугаад иддэг, хаана хинтэйгээ нийлж яаж хөвөлдснэг. Энэ Эрдэнэс 5-7 дээр онц байдал тогтоо ихэд манай 5-6 гишүүн, засгийн газрын гишүүн тогтоохгүй гэж хамгаалсан гэсэн шүү дээ. Хулгаагаал нуух гэж байгаа үстэй. Одоо энийг бид тав маргааш гаргаж зарлана. Шалгуулна. Яг үнэн мөнийг үзье гэж байгаа бол зөвөр ингээ гэмгүү нөхдүүдийг аваач ингэж олонний дундаа нийгэм даваач яллаад ингээ гарна гэж байгаа бол энэ дүр шүү. Та нар харин прокурорын байгууллагын авилгатай газар шудраг ажиллаарай. Шудраг ажиллаарай. Үнэхээр хийцэн хэрэг байгаад авцсан юм байгаа бол ялтлаад яв. Тэгэхгүй зүгээр ингээ зөөлчилж байгаа юм хэлбэрээр та нар тал зассан юм байдлаар явах юм бол ямар ч хэрэг байхгүй. Энэ байгууллагуудыг бүгдийг татан буулгах. Энэ хүмүүсийн бүгдийн соёл. Энэ авилгатай тэмцэх хүсэл зориг ерөнхийлөгчдийн ерөнхий сайд байгаа байх гэж би харж байгаа юм. Миний нөхөд уучлаарай. Энэ их хурл дотор байгаа болон байх гад гадуур байгаа энэ 500 гаруй хүн байгаа. Хүний өөрийнгүй намайгүй. Эдний эдсэн уусан ингэдэг тэгдэг юмнууд бүх мэдээллүүд нь биднэрт хүмүүс өгж гинэ. Энийг хэлнэ. Энийг зарлаад өгнө. Бүтгэж байгаа юм биш, шалгаад өг, тогтоогоод өг гэж. Дахин их хурлын гишүүн болохын төлөө энэ хүмүүс чинь хүн хөтлөө явна үстэй. Яш шийтгэл авахгүй төлөө энэ гэмт хэрэг хийсэн хэдэн тэр бумаар мөнгө хийсэн хүмүүс ч одоо. Бэлэн мөнгө нь гэрт нь багтгаа болчиход алтаар авч хурааж ийн гэж байгаа шүү дээ. Худлаа биш шүү энэ. Бэлэн мөнгө нь гэрт нь багтгаа болчиход угааж дийлэхгүй болчиход гултмаа болгож алт болгож хадгалж ийн гэж байгаа шүү дээ. Энэ хуулийнхны дунд явж байгаа л яриа шүү дээ. Чимбата чи энийг мэдэхгүй байна гэж байхгүй. Та нар ийм хүмүүсээ гаргаж ирэл дээ. Ийм хүмүүсээ гаргаж ирч чадахгүй байж энэ хуулиар одоо ингэж хангалж ийн тэгж энэ гэр дотор хулганы нөхөө бүгдийг бөглөж ийн гэж ийм утгагүй юм битгий яар. Энэ хадгалан дээлээ банк санхүүгийн байгууллагууд дээр явж байгаа энэ мөнгө угааж байгаа хэрэгүүдээ та нар үзэлтэй. Хиний хідэн төгрөг хаана угаагдаа явж байгааг бүгд мэдчихэж байгаа шүү дээ нэртэй устдаа. Яагаад энэ цөөхөн юмыг чинь олоод учрыг олж дийлэхгүй гэж байхгүй байгаа шүү дээ. Энэ шиг амархан юм хааваа энэ гудамж зогсож байгаа залуучуудаас 20 хүн оруулаад гаргахад юм явна дөө. Аргын зааж өгөөд учрыг мохрлоо явахад чинхүү сэтгэл байхгүй учраас та нар ийм байдалд явж байгаа. Одоо болоо. Одоо ингэж авилгатай тэмцэхгүй. Яг тэмцэе гэж байгаа бол бүх юма тайлж хагаад энэ гудамжинд үзэгтэй байгаа ард хэрэгчийг тайлж хагаад бүгд шалтан үз. Нэг хэсэг нь хуулиар өөрсдөө хамгаалуулсан, албан тушаалаар өөрсдөө хамгаалуулсан. Нэг хэсэг нь гудамжинд дамжлагтай тэмцэнэ гэдэг ингээд явна гэж байхгүй. Энэ төр оршиж гэж байгаа бол өнөөдөр. Одоо өнөөдөр бид нар энийг зэгцэлж авахгүй бол дахиад 20 жилийн дараа цусаар уйлаач энэ авилгачтайгаа тэмцэж чадахгүй шүү. Цусаар уйлаач. Баян оосны ялгаа чинь туйлдаа хөрнө. Тэр цагт энэ энтэх шиг кастинг систем рүү энэ ус ч өөрөө орно. Энэ 5-7 дээр орсон энэ явж байгаа мөнгөнд дүнтэй холбоотой энэ юмнууд бол энэ олон сая тонн нүүр сулгаа хийсэн бол энэ зохион байгуулалттай бүлэг гэмт хэрэгэ. Энийг яриад байгаа. Тэр хил дээр ажиллаж байгаа бүх байгууллагууд зохион байгуулалтанд орсон байна гэсэн үг. Тагнуул, хил, гайл, иргэний ариат, мэрэгжлийн хяналт. Одоо нөгөө удирдлагч нар ингээд алсын удирдлагтай машин хамгаалж эхэлж штэ. Энэ алсын удирдлага нь ордон дотор байгаа. Энэ ордон дотор байгаа хулгайч нараа та нар өнөөдөр энэ хуулиараа хамгаалж үлдэж байна. Одоо энэ төр хороо нэлээд ухстай үзмээр байна. Энэ өнгөрсөн хугацаанд 2010-аас 10 оноос хойш 22 жилийн хугацаанд 86 сая буюу 12.8 их найт төгрөгийн нүүрс зарсан байна. Зөвхөн 18-аас 22 онд 7.5 их найт төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зөвхөн Эрдэнэс толгой гэж компани худалдаж авсан байна. Нөгөө 12 их найдын шин 7.5-ыг ингээд энэ компани ч өөрөө үрдсэн биш. Тэгээ энэ дотор нь одоо энийг шалгаж ядаад ах юу вэ? 576 гэрээгээр л энэ 7.5 их найдын шин ийч тийш цацаа хийцсэн байна. 396 гэрээгээр нүүрсээ зарсан юм байна. Давхарцсан доогоор хэдэн ч компани байгаа. Тэгээ энийг үзэхэд одоо энэ дотор бол инээт юм байна уу? Энэ авилгатай тэмцэх газрын вебсайтн дээр байгаа мэдээлэл шүү. 7.5 их найдтай энэ гэрээг та нар үзээрэй.
111 сая төгрөгөөр 40 тонны контейнер авдаг. 880 сая тэрбум төгрөгөөр авч самсмол авдаг. За зарим нь би бол зах зээлийн үнийг мэдэхгүй. Гэхдээ энэ дотор байж боломгүй юмнууд байна. 30 сая төгрөгөөр подолк авах, 40 сая төгрөгөөр одоо юу гэдгийг бэлээ аавна. 1.3 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн үйлчлэг хийн. Ингэж мөнгө идэж штэ. Та нар бид нар өнөөдөр аптек гэрээнээс чинь гадна дахиад энд бас дахиад булаа юм энэ дотор байна. Энэ бомтын хяналтын ороог бүр өшөө өргөдөх хэрэгтэй байна. Бүр 2 хуваа. Энэ 5 толгойтой холбоотой энэ хулгай хийсэн юмнуудыг. Энэ дотор дандаа улс төрчдийн компани байгаа. Энийг зүгээр ард түмэнд цацаад энэ дотор хин ямар хуулийг итгэхэд үүсгэн байгуулагч байна гэхэд энэ ихэнх нь улс төрчдийн компани байгаа. Тэдний нөлөөлөл байгаа. 2 хувааж энийг үүсэхгүй бол болохгүй юм байна. Энэ аптектэй холбоотой энэ жинхэнэ хулгайчтай яагаад зарлахгүй вэ? Тэр голомтын баясгалангаа энэ Женкомекого барил та. Үнэхээр хулгайтай тэмцэх улс төрийн өсөх зэрэг байгаа юм бол ерөнхийдөө да. Энэ хүмүүсээ барьж хориоч. Хэдэн зуун тэрбумаар нь хэдэн тэрбум доллараар нь ашиг хийгээ эднэр чи явдаг. Энэ 5 толгой гэж компани ерөөсөө анх үүснээсээ хойш энэ хил амыг дагуулж энийг одоо зэгцэлж энэ хамаг юм хаахгүй болохгүй. Анх тэр энэ өвшиж хүн байгуулагдаж дарга болол 250 сая Чалкогийн гэрээгээд хэрэг толбогдоод 14 онд хил даваа зогтсон. Одоо баахгүй. Дараа нь Батсуур гэж очсон бас. Одоо энэ Алтан ерөнхий сайдын үед бас хэрэг толбогдоод ялаваа явсан. Одоо энэ ариун болд ган уйг бүгд хэрэг толбогдоо шалгаж. Энийг томилдог тууз, энэ томилж байгаа энэ туузын дарганаар засгийн газрын хэрэглэх газар тухайн үедээ юу вэ шин төрийн өмчөөрөө энэ хүмүүс чинь орд нөлөөлж энэ дотор ч хамаг юм хийж байгаа шүү дээ. Энэ хулгай зэлгийг зэгцэлэхгүй юм уу? Энэ зүгээр нэг өнөөдөр нүүрсний хэрэг биш. Яг үүндээ бол ард түмэн энэ гадаа нүүрсний чи утааг нь идэж байна. Энэ хэдэн хулгайч нар хамаг утаа нүүрснийх нь мөнгөний идэж байгаа байхгүй. Ичхгүй бол энэ хулгайч нар юм ярихгүй бол би одоо энийг гаргаж зарлая шүү. Жигсаал тараахаа төвл хийгээд ингэж яг хооронд чинь хулгайч нар чинь зүхтааж штт. Одоо тэр голомт банк чинь Богдхан төмөр зам 1 км-ийг 11 саяар доллараар барьна гэсэн гэрээг устгацсан санамж жижиг байгуулсан ингээ мэдүүлэг өгөө явж штт. Ийм л биш штэ. Жинхэнэ хулгайч нар чинь цаан чинь нуугдж үлдчихээн. Энэ хооронд хугацаа өгж байна. Ийм юмны төлөө ингээд бид нар энд суугаад авах уу? Улсын хурл гадаадд бүх асуудлыг л авч хэлцэх бүрий хэрэгтэй. Энийг одоо ингээд хэдүүлээ хараад дуугаа суугаал 5 толгой зүүн бай 1 сая доллар. 5 толгой гашуун сухай 5 сая доллар. 1 км зам өртөг. Богдхан 1 км нь 11 сая доллар. Ийм харилцан адилгүй ингэж идэж ууж болох юм уу? Тэгээ энийг та нар хүлээн зөвшөөрч байгаа юм. Энэ ямар өртөгтэй километр ямар өртөгтэй зам баригдаад байгаа юм. Тэгээ ханги мандал 5 толгой ямар өртгөөр барьж байгаа юм. Тэр бол бодиттой өртөг. Хувийн зардлаар барьж байгаа учраас. Энийг тооцоо гаргахад энэ дээр хичнээн төгрөгийн завчаа хичнээн тэрбум долларын ашиг хийж байгааг нь харагдаж байгаа шүү дээ. Ийм байлаар юмтай ингээ эвлэрээ явах юм уу? Тэгээ нэг сургууль цэцэрлэг гимлэгийн барилга ярихаараа булаацалтал цаагуур чинь тэрнээс чи хэд дахин илүү мөнгө чи идэж ууж штэ. Энэ газрын баялаг ард түмний өмч юм болвол энэ өмчөө хамгаалал да. Та нар бага ард түмэн гэж өөрсдөө ярьдаг үстэй. Энийг хийхгүй юм уу? Одоо энэ хулгайч нартайгаар тэмцээл та тэгээд. Би хэлээд байгаа шүү дээ. Өнөөдөр бид нар энэ боломжийг ашиглаж бид нар энийг дарж авахгүй болвол маргааш нөгөөдөр энэ хулгайч дахиад байна. Дахиад ган уйгийн оронд өөр нэг ган уйг очиод хулгай хийнэ. Өөр ган уйгийг томилсон дараагийн хүн нь очиод хулгай хийнэ. Энэ байдал чинь 10 оноос хойш давтагдж байгаа гэж хэлээд байгаа шүү дээ. Энэ бишээс хойш. Энтэйгээ эвлэрээд ингэ суух уу та нар? Энэ зүгээр нэг өнөөдрийн нэг 5 талын асуудал биш шүү. Ер нь Монголын бүх газар баялагтай холбоотой мөнгө төгрөг явж байгаа бүх газар хулгайг үргэлжлсэн байна. Удахгүй энэ Монгол улс Азийн Зимбабwe гэдэг нэр авахар хэмжээнд очисон биш үү?